За сайн байцгаана уу? Төмиг клубын тамирчин анх баяр байна. Ингээд теннис ашиглалт орох гээд бэлтгэсэн байна. Миний байнгын хэрэгэлдэг зөвхөндөө авч явдаг ерөөдөө зүйлүүд маань баг спортын цүнх ер нь хэрэгсэл учраас за нэгт дэс байна. За дэсийг бол ерөөдөө бид нэр 7 хоногийн 6 өдөр баг бэлтгэл хийж байгаа. Дэсийг ер нь өсрөл сайжруулах зорилгоор зөвхөндөө байнга авч явдаг бас бэлтгэлийн дараа байнга хийдэг дасгал сургууль. За дэсний хажуугаар бас мэдээж тамирчин юм чинь нэр зайн хэрэгтэй. Нөгөө атлет тамирчдад учраас бид нар ч волейбол тамирчин тэгэхээр уян хатан чанарын одоо жижиг булчингууд хөгжүүлэх шаардлагаар би эрзэнийг бол байнга зөвхөндөө авч явдаг. Бас мэдээж спорт амина буюу нэмэлт бүтээгдэхүүнүүд байгаа. Энэ болохоор BCA байна. Ерөнхийдөө BCA-г бэлтгэлийн дундуур бэлтгэлийн өмнө ерөнхийдөө оож хэрэглэдэг. За нарны тус байна. Нарны тусыг ерөнхийдөө 2-3 цагт нэг сэргээгээд хөнгөн түрхээ явчихдаг. За дараагийнх нь бөмбөгний зүв байна. За би өөрөө волейболын сургуульд ордог. Тэгэхээр байнга бөмбөг хийх шаардлагатай болдог. Бөмбөгний зүв байнга хэрэг болдог. За мэдээж тамирчин учраас фитнесийн карт өдөр болгон өглөө 6 цагаас босоод фитнестэй йог хийгээд сонголт хийгээд ерөөдөө хөнгөн сэргээх бие сэргээх бэлтгэлийг бол одоо байнга ордог. За дараагийнх нь хүснэлаг. Мэдээж нөгөө гоо сайхандаа эмэгтэйчүүд эхэлдэг. Эрэгтэй хүмүүс ч гэсэн анхаарах хэрэгтэй байна. Хүснэлаг маш хэрэгтэй. За гутал өнгөлөгч байна. Мэдээж эрэгтэй хүн гутал цэвэрхэн явбал хүмүүст тааламжтай харагдах байна. Гутал өнгөлөгчийг байнга авч явдаг. За спортын хэрэглүүд баг дийлэнхтэй байна. Хаж. За энэ хаж болохоор тэп болтны нөгөө тэпний зориулалтын хаж байгаа. Яг энгийн нөгөө хайр эрттэй хаж болохоор дийлдэхгүй зуураад идэг учраас яг зориулалтын ийм хайчийг байнга авч явдаг. Зам хайчны хамт давхар хэрэглээ болдог энэ тэп болтуудыг мэдээж тамирчин болгон мөрний өвдөгний бэртэлтэй байдаг учраас тэп болтуудыг өрсөн сэргийлэх болон өвдөлтийг амдах зорилгоор тэп болтыг байнга хэрэглэдэг. За ингээд миний цүгэнд байнгын авч явдаг ерөн 10 зүйл маань бүгдийн ихтэй багтчих шиг боллоо. Энэ зүйлээ танилцууллаа.